Сайн бацгаана уу та бүхэн өнөөдөр мэнд хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн 30 дугаар дугаар хүрч байна та бүхэнд. За энэ дугаараар болохоор зэрэг Арслангийн ордны part 2 орох гэж байгаа. Тэгэхээр бид хоёр Арслангийн ордны одоо мандалтай хүмүүсийн амьдрал руу гараад ирнэ. За одоо гараад ирсэн чинь шууд ингээ алт. Ядаргаад тий. За шууд хайрдууллаас нэхлэе. За тэгэхээр маш их юм өвөрмөц ирэх дураараа ухаантай хүмүүс татагддаг. Чидийн чидийн дураараа. За тэгээд сэтгэл хөдлөлийн хувьд ихтэй яг үнэндээ маш их юм detached буюу жоохон одоо хол гэх юм. Тийм хүмүүс л бас жоохон татагддаг гэсэн үг. Жоохон хүүтийн хөндий хүмүүс татагддаг элбэг байдаг. Угаасаа өөрөө болохоор зэрэг маш их юм дулаахан халуун тий. Тэгэл одоо хасах нэмхий хасах гэдэг шиг. Тийм одоо хүн одоо татагддаг байх нь байна. За тэгээд өөрөө болохоор зэрэг маш их юм романтик. Тэгээд нөгөө хүндээ болохоор зэрэг маш их үнэлэгдэж өөрөө бүр бүхний тэргуунд нь байхыг хүсдэг. Тэгэхээр чи яахлаарэ ажиллаа нэг тавьдیں۔ Би байх ёстой. Чи яахлаарэ чиний гэр бүл чинийх байх эсвэл би байх ёстой гэдэг ч юм те жоохон юм kinda жоохон toxic. Жоохон toxic. Гэхдээ яг хоо Арслангийн ордныхан маань өөрөө нөгөө үнэлэгдэж өөрөө анхаарлын төвд орж иж хайрлагдж ийн гэсэн мэдрэмж авдаг болохоор яг хоо бас тэрийг нь жоохон ингээд ойлгох хэрэгтэй. Тийм жоохон number one girl wanna be your number one girl wanna be your number one man гэдэг. Only girl in the world. Want you to make me. Тийм жоохон хин нэгний хувьд номер 1 хүн байхыг хүсдэг. Дэлхийд ирэх цор ганц. Тийм жоохон өөрт нь ингээд амар анхаарал хандуулаад юу хийж ийн яаж инээж ийн гэдэг ч юм уу тиймэрхүү юмыг хүсдэг гэсэн үг. Ер нь бол байнгын тийм юм хүсдэг. Тэгээ яг хөө тэр нь бас айгүй хэцүү. Гэтэ жоохон хэцүүлтэй. Яг тийм юмыг ойлгодог хүнтэй хамт байвал Арслангийн ордны мандалтай хүмүүст бол нэлээд хэцүү байх. Ойлгодоггүй хүмүүстэй хамт байвал хэцүү байх. Ойлгодог хүнтэй байвал одоо уусаа тэгээд амар жаргалтай. Тэрийг яг балансын тааруулах гол нь чинь бүр ингээ те. Өөрөө чи attention авж байгаа хүнээс нөгөө нэг анхаарлыг нөөрт нь авж байгаа шиг нөгөө хүнд бас тэгж гаргаж бас сурах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээд өөртөө бол мэдээж маш тууштай, ихтгэл таах хүч үнэн ч хүмүүс идэг. Арслангийн мандалтай хүмүүс хайр дурлал өвчтэй. Мөнгө гэрэлтэй үед. Тэгээд бас маш их юм өгөөмөр. Бэлгэсэлт мэлт амар хөвгтөртэй. Зүгээр бэлгэр бөмбөгдөн. Авахч дуртай бас. Өөрөө авахч дуртай юм. Цэцэг мэцэг тийм юу гэдэг. Жижиг сэжиг гоё шоколад. Одоо тийм нэг юм яг юм романтикийг нэг юм бас ингэ рилс хийдэж штэ тий. Дандаа ингээл цэцэг шоколад аваад тэгэл ингээл амар ингээл тиймэрч мөр за зарим мөргөө дараалал нэг тиймэртөө за баг тиймэртөө стандарттай гэж магадгүй гэж бодож байна. Ерөөдөө нөгөө хүндээ үнэлэгдэж чадахгүй хүндлэгдэж чадахгүй зөө бас. Хүндлэгдэж чадахгүй байх юм бол маш их одоо орно гэх юм уу маш их гүнэлдэг. Сэтгэл санаагаар унана. Өөрийнхөө үн цэндээ жоохон эргэлзэн өөрт итгэлгүй болдог. Намайг яагаад энэ үнэлэхгүй байгаа? Би ийм байхад намайг яахлаараа үнэлдэг юм гэл амар нэг ингээд юм бэ гэл яг одоо партнер дээр ирсэн шүү дээ яг тэр шиг намайг үнэлдэггүй хий юм бэ чи гин гэсэн үг. Тэгэл ерөнхийдөө мэдээж Умхын ордны шин чанартай хүмүүст бол нэг илүү татагдана. Тэр хүмүүс нь мэдээж маш тийм өвөрмөцтэй. Тийм хүмүүст татагдах нь олонтой. Тэг ерөнхийдөө нэг амар нөгөө нэг энгийн биш гэсэн үг. Тийм. Ерөөсөө энгийн хүнд юус татагддаг. Гэтэ угаасаа ингэ бодоод үзэхэр бас яг өөрөө удирддаг. Маш их өөртөө итгэлтэй. Тийм хүн байгаа юм чинь бас амар сонирхолтой хүмүүст угаасаа татагдах нь ойлгомжтой юм байна л да. За тэр ч яг. За тэгээд гэрэлтэй хөдлөхөр зэрэг яг хинээс ч үл хамаарах зан гаргадаг. Ер нь бол яг Leo Rising хүмүүс attention амар хүсдэг ч гэсэн яг үнэндээ гэрлэлтэй хувьд заяа бүр ингэж яг гэрлэлээ гэж бодох юм бол
Ер нь бол надад хинч хэрэггүй. Би ганцаараа болгоно. Би ганцаараа бүтээнэ гэсэн байдалтай ер нь бол би эрхчлөөтэй баймаар байна. Би хиндэж те хин чандаа юу хийх юм заахахгүй байхгүй. Тим гэрэлтийг хүсэж юм гэж хэлж магадгүй. Тэгэл ер нь бол би ганцаараа болно. Би ганцаараа бүтээнэ. Буугасаа ингэсээр ирсэн зүгээр гэд нэг юм тиймэрхүү гэсэн үг. Тэгээд бас жоохон яарч гэрлэх магадлал өндөртэй бас. Эсрэгээрээ гинтч гэрлэж магадгүй. Аха. Гинт ч юм уу. Нөгөө нэг шин танилцсан үнтэйгээ гэрлэн гэтг шигтэй. Тийм тийх магадлал ихтэй. Тэгээ тэр нь ингээд магадгүй амар өөр мэт сонирхолтой, ухаантай хүн байх юм бол бараг шууд тэрэнд татагдаад гэрэлтэж магадгүй. Гэрэлтэд гэхдээ ер нь бол өөрөө амар их юм эрхчлөө хүсдэг. Надад жоохон эрхчлөө өгөөч гэд тэгдэг ч юм уу те. Тийм байдаг гэсэн үг. За дараа нь болохоор карьерийн хувьд бол мэдээж ямар ч зүйл хийж болно. Тэгтээ хийж байгаа ямар ч ажилтаа шилтгэн байхыг хүсдэг. Арслангийн мандалтууд маань. За тэгээд мэдээж өөрийн дуртай одоо хийхийг үнэхээр зорддог. Ингээ хамаг ингээд гал ирмэлцлийн ингээд асаадаг тийм төрлийн мэрэгжил сонгох нь олонтой байдаг. Мөн бас нөгөө хүүхдүүдтэй ажилтдаг ажилтэй. Хүүхдүүдтэй ингээд ажлын мэрэгжлүүд буюу багангийн багш, цэцэрлэгийн багш, эсвэл одоо сургалтын багш гэдэг ч юм уу тийм. Нэг одоо хүүхдтэй хамт ажилдаг мэрэгжил ер нь бол зохино. Мөн бас урлаг уран сайхан, жүжигчин, драматик. Мелодраматик. Тэгээ олон нийтэд харьцдаг ажил, спортлог. За тэгээд эсвэл бүр өөрийнхөө бизнесийг хүртэл эрхлэх боломж өндөртэй. Ер нь бол Арсенгийн ордныхон нэлээд удирдах албан тушаал орчт юм дөө. Өөрсдөө ч удирдах албан тушаалд байхыг хүсдэг. Тийм болохоор ер нь байгууллагын нэг хүн болоод ажиллах нь бага. Тэгээ тийм болохоор ч илүү те өөрсдийнхөө бизнес эрхэлдэг. Зарим тохиолдолд улс төрлөө орох боломжтой байдаг. Бас ингээд нөгөө өөрийнхөө амир ихтгэлтэй, зүтгэлтэй тэр зан чанар ашиглаад. Тэгээд угаасаа ингээд бодоод үзэхээр Leo Rising чинь амир олон танил, олон анхаарлыг ингээд авах чадвар өндөртэй шүү дээ. Donald Trump шүү Тий, дээ. тэгэхээр угаасаа тэртэргүй ингээд бус хүмүүс амир admire хийгээл те. Oh my god гэл ингээд араас нь хөөхтлэг гүөх. Шүтэл те. Шүтэх угаасаа аргагүй. Шүтэхгүй байхаас өөр арга байхгүй гэсэн үг. Leo Rising болохоор. За тэгээд дээрэс нь мөнгө санхүүгийн салбартай холбоотой мэрэгжилд оролцож болно. Тийм карьеринд дуртай. Тийм одоо жишээлбэл банк санхүү ч юм уу тий эсвэл барилга байгууламжтай холбоотой даатгал тий хоол хүнстэй холбоотой ч юм уу. Тийм. Тэгээд бас урлаг дахиж гарч ирж байгаа. Одоо гоо сайхны салбар гэж хэлж болно. За тийм салбарт бас карьертай болоход бол маш боломжтой. Бүрэн боломжтой. Тэгэж юу вэ? Тийм. Адлаа. Зүгээр бүрэн биш хэсгийг мэдгүй байгаа шүү. За тэгэхээр бага насны хувьд гэх юм бол Арслангийн ордны мандалтай хүмүүс маань одоо хүүхд тахтаа нэлийн хөгжилтэй эерэг. За тэгээд эцэг эхээсээ маш их анхаарлыг хүсдэг байсан тий. Эцэг эх нь эсвэл маш их ингээ хүүхдтэй анхаарлыг хангалттай их одоо анхаарал хандуулж чаддаг байсан байх. Тэгээд мөн эцэг эх нь өөрийг нь бүх талаараа ингээд өөртөө ихтэй бүтээлч байх талаар нь нэлийн зааж сургасан. Тэгээд бусдыг ингээд манлайлж өдөртсөн тийм хүн байгаасэ гэж юу нь бол бодож өсгсөн байх тал ихтэй. За тэгээд багадаа мэдээж нэлийн бүтээлч хүүхдээсэн байх боломжтой бөгөөд тэ урлагийн үзлэгт бол өстой гоцлол моцлол янз бүрийн хийдэг хүн байсан байж магадгүй. За тэгээд яг гэр бүлийн хувьд болохоор зэрэг яг гэрийнхнийгээ маш их ингэж нууцалдаг. Гэрийнхнийхээ тухай нэг амар хүмүүс яриад байдаггүй, ер нь бол ярихыг хүсдэггүй. Одоо маш их ингэж итгэж найдсан заяо. Тийм хүмүүстэй л ярина гэсэн үг. Гэрийнхнийхээ тухай бүр жижиг юм ч гэсэн ер нь бол амар их нөө. Тэг яг нөө гэр бүлтэй амар дотн ойр дотн байхыг айгүй хүсдэг байх боломжтой. Энэ гэрээ аягаа ч гэсэн ер нь бол нөө гэсэн үг л дээ. Гэхгүй.
За тэгээд сая болохоор зэрэг амар хөвгөлтэй амар сайхан өссөн гэж хэлсэн. Гэхдээ бас өөр талаараа аав ээж нь ерөөдөө хоорондоо их маргалдаг байсан байх боломж өндөртэй. Тийм тэгээд тиймч болохоро яг аав ээжийнхээ тухай нэг юм хүмүүст яриад байх бас дургу байж магадгүй. За тэгээд бас нэг зүйл нь өв залгамжлал авах боломжтой. Ээжийн талаас өв залгамжлал хүртэх ч юм уу те. Гэтэ юуны ч хийж болно шүү дээ. Ийг хөрөнгө гэж болно. Дээрээс нөгөө нэг базар чон карма гэдэг ч юм уу. Үлийн өр гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө нэг өвгдцтэй холбоотойгоо ирсэн тиймэрдүү ямар нэгэн зүйлийг өөр дээрээ өвлж авах байх боломжтой. Тийм харагдчихээн. За тэгээд мөнгөний хувьд болохоор зэрэг мөнгөний талаар маш их санаа зовдөг. Оюун ухаанаараа дамжуулж мөнгө олох боломжтой. Тэгээд өөрийнхөө хийж байгаа зүйлдээ бусдаар нэг амар туслуулаад байдаггүй. Яг өөрийгөө л болгоно. Ингээд бүх зүйлийг хийх чадвартай. Хүнд хэцүү ажлыг ч ингээд төгс хийж чаддаг байх ёстой гэж боддог. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусад хүмүүст өөрөө хэр тасалж чадчихээн. Буцаага тэр хүмүүсээс хэр их багтаалсан шал гэдэг юм тий. Одоо надад туслаа гэдэг тийм хариуг авч чадчихин гэдгээр үнэлэх магадaltaй. Хүмүүст амар их туслах хандлагатай. Тэгээд бас дээрэс нь мөнгө санхүү дээр амар бодолтой хандна. Жижиг юмыг бүртгэн. Тэгдэг хүмүүс байгаамаа. За тэгэхээр мөн адал явдал болон аялал зэрэгтэй амар сонирхолтой хүмүүс байдаг. Тийм. Гэхдээ бас мөрөөдө тоглоом жоохон татагдаж магадгүй. Гэхдээ яг хөө мөрөөдө тоглоом жоохон азтай л да. Ер нь бол жоохон азтай. Гэхдээ тэр нь болохоор зэрэг мөрөөдө тоглоом тоглоорой гэсэн үг бол биш шүү. Биш шүү. Тэгээд яг өөрөө болохоор зэрэг эрсдэлд орж иж маш их юм таашаал авдаг. Тинч болохоро яг ингээд мөрөөдө тоглоомд маш их татагддаг. Эсвэл аялал тийм экстрим спорт эсвэл нэг юм адал явдал тиймэрхүү зүйлсүүд маш их ингэж татагддаг. Тэгэд нэг доор маш олон хүнийг ингэж крашлдаг ч юм уу эсвэл хашцдаг нэг доор олон хүнтэй. Тэгээ яа тэгвэл ингээд өөрөө өөртөө ганцхан хүн л ингээд өхийг хүсдэггүй жоохон өвшин ихтэй байх туфтаа гэсэн. Сонголт ихтэй гэж байна. Сонголт ихтэй байх туфтаа. Тэгээд бас нэлийн эрхчлөлттэй бас байхыг хүсдэг. Хинт тэнэрч юугаар ингээд чи ингэж болохгүй чи гадуур ингэж бити яв гэж хэлүүлэхийг ер нь л хүсэхгүй. Жохоо эрхчлөлттэй гэмээр тийм хүмүүс байдаг. За тэгээд мөн басгүй яг уснаас жоохон болгоомжлох хэрэгтэй. Голын ус мос ч юм уу те эсвэл бисэм бас. Тэгээ мөн жоохон ганцаардлаас гэх юм уу. Ганцаардахгүй аль ганцаардахгүйгээр өөр өөртөө ингээд хань болоод ч гэх юм уу хүмүүстэй бас ингээд хань болоод явах тийм зүгээр. Тэгээд ер нь маш өглөгч тийм. Нэг амар нөгөө хүнд зээлсэн мөнгөө дахин авъя л та гэл амир тэгээд байдаггүй. Нэг зээлчээл тэгэл нөгөө нөгөөс мэдж байгаа байх та гэд нэг амир тэгж таадаггүй гэсэн үг. Ямар сонирхолтой. За тэгээд маш их юм найзууд ихтэй. Одоо тэр найзууд нь ерөөдөө маш их юм ухаалаг юм мэдлэг их солилцдог. Гэтэ бас жоохон ингээд gossip буюу нэг жоохон ингээд хавж ингээд яртартай найзлж маа. Тийм мөн. Гэтэ угаасаа Лео ч өөрөө бас тийм штэ. Gossip. Gossip girl. Gossip boy. Mean girl. За тэгээд гэр бүлийн хувьд бас жоохон асуудал ихтэй байж магадгүй. Тэгээд сэтгэл хөдлөлөө бас хөвчлэн маш их нуудаг. Бусдаас за тэгээд аялын хувьд болохоор зэрэг гэхдээ яг ингээд удаан хугацаанд нэг хямраа аялаад ахыг хүсдэггүй. Ер нь бол яг аялчаал буцаж ирээл тхийг ер нь л хүсдэг. Нэг амар удаан тэндээ байгаа л нэг 2 3 7 хоног байгаа л 2 3 жилээр аялдаг хүмүүсийн хажууд бүр ингээд яа бүр бошоо харъя гэдэг ч юм уу тий. Яа бүр уучлаа бошоо хараад өөр юм хий гэдэг ч юм уу. Зүгээр нөгөө нэг юу хэлээ ядаргаагаа тайлах гэж аялаад аялсандаа ядраад буцаж ирдэг гэдэг шиг тий. Тий. Тэгээд бас нөгөө нэг гадаад хэл сурахтай хурдан амар хурдан сурчдаг. Гэтэ тэр хэмжээгээр хурдан марцдаг. Тэгээд нөгөө алин мазс тавьдаг шиг ямар янз бүрийн гадаад хэл зүгээр хазаал хагас хуус ингэ мэддэг. Гэтэ ингээ төгс эзэм шиг баг байдаг. Амар олон хүнтэй зүгээр хай. Ажлын байрын хувьд болохоор зэрэг маш шаргуу ажилдаг, маш төвчээртэй. Тэгээд яг бидний мэддэг Арслангийн ордны мандалтай хүмүүс ч маш их юм дулаахан
хөгжилтэй одоо гэрэл цэцэрсэн хүмүүс шүү дээ. Тий. Гэхдээ ажил дээр болохоор зэрэг шал өөр. Ажил дээр болохоор зэрэг маш их хүтэн хатуу ингээд чи яахлаараа энийг хийгээгүй юм бэ? Хүмүүс амар хариуцлагыг ухамсарладаг ажил дээрээ. Аха. Тэгээд ойр тойрны хүмүүсээс ч гэсэн амар хариуцлага нэхэн. Тэгээд ажлын салбар дээрээ өндөр албан тушаалах ахих эзэмших магадлал нь бол ихтэй. Бусдыг удирдах ажлын тал дээр нэлээд амбицтай. Тэг нэлээд амбицтай. Тэгээд бас сэтгэл хөдлөлийн тал дээр нэлээд жоохон муу. Одоо ажил дээр гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл одоо нэг ажилд нь өвдлөө гэж бодоход чи яагаад өвдцэн? Чи наадгаа яг маргааш гэхэд бэлэн болгоцсон дууссан байх хэрэгтэй байсан гэдэг ч юм уу тий. Яг ингээд диктатурны юм яваад идэх тий. Энэ бол нэг тиймэрхүү. Яг ингээд юм наацаа цаантай ингээд бодохгүйгээр хүний сэтгэл хөдлөлийг бас бодохгүйгээр тий ингээд нэг тиймэрхүү хариуцлага бат. Чи ажлынхаа цаг дээр ажиллах хэрэгтэй шүү дээ гэл тий. Тиймэрхүү хандах нь их байдаг. Ер нь бол тийм шүү. За тэгээд баг насанд бол нэлийн одоо процессыг нэлийн найрамдалтай тийм хөөхт байсан. Гэтэ ер нь ерөнхийдөө бусдад харилцаатай амар ажил биш те. Зүгээр ингээд хаваатнаас одоо юу гэдэг тэр хүмүүстэй харилцаатай амар ёс зүйтэй. Гэл амар ингээд нэг юм people pleasing буюу ингээд хүмүүний арга явыг ингээд аюу эвтэйхэн олцдог. Ив найрамдалтай нэг хэрүүл хурал хийх хэрэггүй тэгж ер нь бол харилцдаг. Тэгээд нэг элдв маргаан заргаан тохиолдох юм бол ерөөхдөө нэг ямар дууга өсгөж ярьдаггүй. Ер нь бол яг сайн хий юм бэ гэдгийг шиг хий юм бэ. Хаяар тэгж. Тий. Ер нь л аливаа амар ив найрамдалтай байх хэрэгтэй. Тэгээд айгу ухаантай хүмүүстэй юм ярих дуртай. Ер нь бол гэхдээ яг хүнтэй ярилцчиж тухайн хүмүүс маань өөрийгөө бас ингэж амар сайн олдог. Гэхдээ яг нөгөө үнэ төлөхөөг сонсдог баг. Өөрөө ярихаас илүү шаардлагатай үстэй. За тийм байна. За ингээд Арслангийн ордны мандалтын маань part 2 ингээд дуусж гин. Тэгээд Арслангийн ордны мандалтай хүмүүс маань байвал комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Таарж байгаа юм байна уу? Өөрөөс юу одоо мэдэрдэг тий? Найз нөхөд гэр бүлийн өрөөнд бас ийм байдаг, тийм байдаг гэдгийг гоё бичвэл бусад хүмүүс бас ингээ уншаад гоё ингээ тий таарж марвал сонирхолтой байх. Тэгээд комент хэсгээр бичээрэй. Одоо 1 жилийн агаараа уулзцгаая. За тэгээд энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн мандалт ордоор угаасаа тэргүй cancer Мэлхийний ордны мандалт. Хорт авдрын мандалт гэдэг. Мангартаад байдаг тэр хүмүүс. Мэлхийний мандалттай хүмүүс одоо орхон байна. Тэгэхээр part 1 part 2 гээд тэгэхээр ингээр 4 мандалт үлдэж байна. Тэгэхээр одоо 4 мандалтын дараа манай мандалт маань дууслаа ингээд баг хагас үлрэл явчих уу. Юм ингээд дуусах төгөхөөр бас нилээн гонигдэлтийн байна. За яг тэрийг одоо Aries Rising дээр л ярий да тийм ээ. За тэгээд энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Leo Rising хүмүүс бүгдээрээ хөрхөн шүү. Тэгээд бус Rising гэсэн хүмүүсээ бүгдээрээ бас хөрхөн тийм хайртай шүү баярлалаа.